За бид Төвөгийн Баян Чандуун суманд явж байна. Баян Чандуун суманд явсан. Нэг сайхан малчин айлд ирсэн. Одоо хүртэл ямаага саадаг дүр зураг харагдаж байна. За ер нь бол ямаа саадаг айл сүүлийн үед сүүлийн хэдэн жилүүдэд ер нь бол байхгүй болж ховордсон. За Ус аймгийн нутаг Усынхан бол ер нь их ямаа саадаг ховд говалтай тийш явал. За тэгээд Төв аймаг те хотоос ойрхон 60 км ямаа сааж байгаа гэдэг. Сонио үзэгдэл бол болсон байна. Уул нь бол энэ бол бидний одоо уламжлалт үс ээлэнийг ямааныхаа сүүгээр сүү цагаа дэгээ бэлтгэж нийлүүлдэг тий. Бэлтгэж өөрснөө амьдралдаа хэрэгэлдэг байсан. Тэгээ шорноо оргилдог хоршоо шинээр байгуулагдсан юм байна. Тэгэд шинэ хоршоо хөдөлгөөнд нэгдээд за төсөл санхүүжилтээ авсан ийм хоршооны ажилсаг хүмүүстэй уулзсан. За сайн байцгаана гэж. Сайн байна уу? Сайхан та чи өглөө бид ер нь эрт гарч давхиал яг сайлан дээр нь очсон гэсэн чи үнэгээ сагаа явуулсан шүү дээ. Үнэгээ хамгийн тэргүүн магнад бид нар үнэгээ сагаа явуулсан. Тэр нэг 12-3 минут саадаг одоогоо. За. Одоо тэг ямаагаа саагаад дуусчих. Одоо ямаагаа саагаад тэгэж байна тэгээд. Ямаа саадаг айл бол сүүлийн үед ер нь их харагдахаа байсан байна. Анх удаа баг харсан биш сүүлийн 6-7 жилийн дараа. Тийм ээ. Манайх бол ер нь тэгтэн жил болгон саадаг нь нэг саагаагүй бас үед намаас наанцан гээ тэгэл энэ жил дахиж саагаад байдаг. Одоо ер нь хэд орчим ямаа сааж байна? Одоо нэг 40-аад ямаа сааж байна. 40-аад ямаа саагаад би тэр нөгөө ороо исхийн төлөө ялгачлаад өглөөгөр саадаг болохоор яг уу. Өдөрт өглөөл нэг саад юм тийм. Өглөөл нэг саад. 40 ямаанаас нэг саалтан дээр хэдэн литр сүү авчиж байна? Нэг гайгуугаар нэг 7 литр сүү гардаг юм аа. 7-8 литр. Тий, 7-8 литр. Тэгээ сайхан тэгээд энэгээр ээжгийг хийн тэгээд тараг хүрээд тарагаа юу яаштай үтгээд бидгээ тэгтээ ер нь түүхээс үгээр голдог гэдэг манай нутаг. Тэргийн түүхээс үгээр нь боловсрол түүхээс үгээр хийсэн бид нар болохоор нутгийн хэлээр айрг гэж ярьдаг. Тэр айргаар наасаа 3 төрлийн юм гаргаж авдаг. Айргны цэвэр шартоос гэж гаргаж авна. Тэгээд нэрмэл архин гарна, аарц гарна. Аарцаа бол цаашаа задлах юм бол тэгээд чихэрдээ чихэргүй тэгэл янз янзаар бодлооч. Танах бол одоо аль нутгийн айл баг шүү. Анх манай Ус аймгийн малчин сумаас 2000 онд нээж ирсэн энэ Төв аймгийн нутагт хариалдаг 24 жил болж байна. Энэ илт манай энэ суманд илт оргил хоршоо. Илт оргил хоршоонд бид нар бэлтгэн нийлүүлэгч. Тий. Тэгж явдаг. Тэгээд үлдсэн сүүгээрээ бол ямаагаа ягаад үлдсэн сүүгээ зүүнийхээ өхрийн сүүнийхээ нэг 70% илт оргил хоршоонд нийлүүлдэг. 30% ямааныхаа сүүтэй сүү цагаанытай боловсруулдаг бив ингээд зундаа одоо сүү цагаанытэйгээ боловсруулад за өөрснөө хэрэглэхийн хэрэглээд худалдаанд нийлүүлэхэд ер нь бас хөөрхөн мөнгө сайн олно шүү дээ тийм. Олно. Өдөрт бид нэр манайх бол 30 литр сөөөхөд одоо 2000-аар өгдөг. 60,000 төгрөг өгдөг. Сардаан би бол 350 тонн 500 литр сөөөгдөг. Тэгээ зөвхөн сүүгээр тонн 5 литр сүүгээ яхад 2 сая гарan 3 сая дэш яхад төгрөг гэдэг. Ашиг тэрнээсээ бол цэвэр ашиг нь бол бид нэг 2 сая төгрөг олдог. Сарда. Тэгээ одоо хажидны айраг цагаа идэх хийдэг болохоор кило аруулыг бид нар малчтынхаа гар дараас цэвэр өтөختөө яаж яа гэдэг утгаараа бас тийм үнэтэй зарахгүй кило аруулаа нэг 25-30 мянгад нэрмэл архаа нэг 10 мянгад айргны шалтгаалт гэхтээрээ тэгээд 35-аас 40 мянган хооронд тэгээд ээжгийгээ болохоор яг нэг ээжгийн ч бас таана бас эрүүл мэндийн юун учраас элэг зөсөн сайн гэ тэр ээжгийгээ бол нэг 40-аас 45 мянган төгрөгт борлуулна яадаг. Тэгээд өдөрт болохоор би чинь сардаа нэг бас цагааныйтайгаар бас нэг өөрхөн 2-3 сая төгрөг болоод. Зөвхөн малынхаа зүгээр тийм ээ. Зөвхөн малынхаа зүгээр. Ямааны сүүч одоо бас эрүүл мэнд маш хэрэгтэй гэдэг. Тий. Ер нь тэгэл элэг зөс идэд байд юмд бол ер нь ямааны сүү сайхан шүү дээ. Энэ одоо яг нөгөө энэ түүхээс үгээр хийсэн хараа. Түүхээс үгээр хийж байгаа. Энээс нь цэвэр шартаасаа гаргаж аавна. Одоо ер нь тоогоо нэрх болж байна. Нэрээ эхэлсэн аа. Би өчигдөртэй явчихсан. Тоогоогоо юу? Одоо маргаашаас л янда. За шинэ оршоо хөдөлгөөнд нэгдсэн санхүүжилтээ авсан танах бол одоо сүүний чиглэлийн өхөр нэмж авах юм байна тийм ээ? Тий, нэмж аавна. Байхгүй. Та бол одоо ямар үйлдвэрийн өхөр авах гэж байна? Би бол ерөөсөө тэр янз судлаа л байна. Судалж байна. Судалж л байна.
Ер нь энэ хуршиж ажилласан энийг ер нь зөвл юм байна гэж бодоод байгаа шүү дээ. Сая би бас тэр дарханд болсон нэг сургууль юунд явсан. Тэгээд ер нь шинэ хуршаа ер нь бид нэг хүн юу яснаас улуулаа нэгдээд хуршаад юмаа хоорондоо нэвсээд юм гэвэл ер нь өр үтээлтэй цааш тэрний өр ашиг бол мундаг гарах байх гэж бодоод байгаа шүү. Ер нь зөв юм л гэж бодож байгаа. Ханаа хоршооны гашууд одоо энэ нутаг усныхан байна уу ах トゥ нэрээр нэгдсэн байна. Ах トゥ нэрээр ер нь манай өвгний 3 дөө тэгэл бид тэгэл тэр аяш болохоор энэ нутгийг мундаг юм тэгээд одоо энэ сэрдийн засгийн газраас гарсан шинэ дуршаа гэдэг юм бол зөв юм гаргасан л гэж бодож байна. Малчтад ашигтай дурстай тааштай амьдралд нь бас юутай юу гэдэг бид нар чинь. Ингээд 5 сараас 9 сар хүртэл саахад ер нь бас хэрэг хаараал бэлтгэж байна. Ер нь тэгээд би өдөрт ингээд өнжил тавихад 3 тоогоо гэхэд өдөрт 20 кг арц гардаг. Арцан борлол яагаад ингээд хатаагаад ирэх чинь тэрнээс чинь нэг 10 кг 10 ил харуул гардаг байхгүй. Тэгээс хартаа мотгол 300 кг харуул. 300 ил харуул. Нэг сард тий. 300 кг харуулан би нэг 30 мянга төгдөг. Тэгээ 9 сая төгрөг болж байна. Сард. Манай тэгвэл их ч хөдөлмөрч юм. Тэгж ирнэ. Одоо ингээд хөдөөнийхэн бол ямаа саагаад ямааныхаа харуул хийж байгаа айл бол ер нь том. Ерөөсөө манайхын 2000 юунаас ирсэн хойш манай шиг хоноо саадаг. Манай шиг ямаа саадаг аль байгаагүй. Надыг одоо та ямар гоё харуул гэж ямар гоё идэ гэдэг л энд баян чандамд ирэхэд бол ер нь баг идэ гэж боловсруулдаг хүн ховор байсан. Надаас нөгөө айрагныхын их хөрөнгийг авч бактериад одоо хийдэг. Одоо бүр сүйсүр бүтээгдэхүүн борлуулдаг цэгтэй болсон тийм бүр хоршоотой болсон эднэр тэгээд надаас уламжлаад эднэр чи би тэр цаашаа далайн ээж зах тэр Мишель ихсээд зөндөөдөг байлуу. 5 сумын тим өвсийн буруу харуул гэдэг юмараа тэргүүн байранд ордог байлаа. Юу болдог байсан байхгүй тэгсэн манай чи тэргүүн байранд орж нөгөө буруу харуул гэдгээрээ. Тий тэгж. Өвсийн буруу харуул гоё шүү дээ тий. Тэгээд нөгөө одоо тэр Мишель Эксмэкс тэр худалдан яах тэр цэгүүдээр зөндөө 40 гаруй яманаас л ийм юу авч байгаа шүү тийм ээ. 40 гаруй яманаас л ийм гэж байгаа шүү. Ийм харуул гаргаж байгаа. Одоо намайг надыг одоо ээзгийн төлхөө гэж ээзгийн аавь гэсэн хүн өчигдөр бол зөндөө гарч ирсэн. Би ер нь жилд нэг 100 орчим кил ээзгээд өгдөг хотоос гэмээс захиалж авдаг даа. Ямаа саадаг, хоноо саадаг одоо богмолоо саадаг айлууд бол ховордсон. За тэгээ энэ цаг үед бол манай нэгч бол баян чанарын суманд яг засамлтайгаа орох өглөө болго ямаа саагаад одоо саяны ярьсанчлан энэ ааруул ээзгийг бол гаргаж авдгийм байна. Тэгээд бас санаа аваараа гэж малчтайгаа хаврайлж. Таны хувьд шинэ оршин хөдөлгөөнд хэдэн төгрөгийн санхүүжилт төсөж орсон. Хэдэн төгрөг авсан. Одоо яг энэ авцсан байгаа юм тийм ээ туулнууд. 40 сая төгрөгийн юу авсаад 40 сая төгрөг авсан. Тэгээд 40 сая төгрөгөөр 8 дугуултай өгөхөр 3 охин бөрөө. Нэг нэмрийн гонж ингээд 12 тонны өгөхөр авсан байгаа. 12 тонны өгөхөр. 40 сая төгрөг. Тэгээд 40 сая төгрөгөөр авсан байгаа. За одоо энэ туулнууд. Тэгээ энэ туулнууд. Энэ 8 тоглоо. 8 тоглолттой нэ дүү тийм ээ. Ямар үйлдвэрийн өхрүүд вэ? Дандаа одоо юуны алтаа буу бугаа айлын чиглэлийн өхрнүүд авсан. Тэгэл одоо шууд нөгөө авсан өхрөө авцсан эргэлтэндээ оруулаад хэлсэн ш сүгөөд биш байгаа тийм ээ. Өхрөө аваад мөнгө аваад маргаашаас аваад ажилд орсон. Дор нь ажилд нь оруулаад. Тэгээ сүгөөгөө эхэлсэн байна да. За тэгээ хажуугаар нь таавал одоо өхрөөсөө гарч байгаа дайвар бүтээгдэхүүн буюу арьс ширээр нь сороо идэл хийж байна тийм ээ. Өхрийнхээ ширийг аваач өгөхгүй. Тэрүүгээр өхрийн шиж одоо үнгүүдэд байгаа шүү дээ тий. Үнгүйдж байгаа өхрийн шилрөөч одоо тэгээд ойр зуурынхаа юм хийгээл. Хэрэг цагаа хангаал явж энэ тэгээд. Нэг өхрийн ширээр нэг бүтэн бугуул гардаг уу? Нэг өхрийн ширээс чинь гайгүй зузаан шир бол нэг 3 бугуул гардаг. 3 бугуул. Тэгээ цаана нэг нэмгэнд темирхүү юунаас нэг хэдэн хазар гарна. 5-6 хазар гарна. 3 бугуулч нэг бугуулч одоо бараг 2-300 мянга төгрөг. Нэг угуул тэгэл яг доот нь ямтхаа өглөө гэхэд нэг 200 мянга төгрөг гэдэг юм байна. Тий. За одоо тэгвэл дэ очиод таны хийж байгаа сураа идэлээр арьс ширээр хийж байгаа суран идлийг сонирх. Тэгвэл за. За.
Одоо энд харагдаж байгаа хазаар, ногт, бугуул зэргийг бол та хийж байгаа юм. Тий. Өхрөөс авж байгаа ширээ яаж боловсруулж байна? Ганд хийх үү, шүүнд хийх үү? За тэгээд одоо цагаан эдгээр хийсэн. Нэг арц гэдэг манайхны хийдэг. Тэрний шүүсээр хийдэг байгаа. Арьсаа. Шар сүйс рүүгээ хийгээд дээрэс нь кевк хийгээд хужир хийгээд ингээд идэлждэг. Мараахан бол идэлнэ гэж ярина. Энд болохоор ганд хийнэ гэж ярьдаг. Тий. Та өөрөө бол одоо Увс аймгийн хүн байна. Тэгээ Увс аймгийн Малчин сумынх. Аишаа ирээд хэдэн жил болж байна? Төвөнгийн Баян Жану гэдэг нутагт ирээд одоо 23 жил болж байна. 23 жил. За одоо энэ бол одоо яг танаа өөрснөө хийдэг яг Увсын аргаар хийсэн буугал. Тэгээ энэ одоо Увсын хийсэн, өөрсдийнхээ хийсэн яваар хийсэн буугал. За нэг өхрийн ширийг хоёлаа ингээ аваа үзэхэд бараг 2 бугуул за 5 6 хазар гарах юм байна тийм ээ. Тий. Гайгүй зузаан бодийн хоёр өхрийн арьсаар бол энэ 3 бугуул гарддаг. Тэгээ цаана хазар мазар нэг 5 6 хазар гарддаг. Тэгээ чөдөр ногтгал янз бүрийн юм тэгээд хий. Тэр нөрөг хэрэгцээ хангах чинь шүү. Нэг бодийн өхрийн арьсаар бол ирнэ. Тийм ээ. За тэгээ дээрэс нь одоо манайх чи сүүгээ өгнө. За өхрөө хариулна. Дээрэс нь сураараа идлэлээр сураараа арьсаараа өхрийнхээ арьсаар юм хийн. Дээрэс нь морь үйдэг гэж байна. За одоо морьдоо барьсан байна. Морьдоо одоохон дараа бариагүй нэ сая ёслоо тавьчихсан байгаа. Танаа аав бол одоо аймгийн алдарт. Аймгийн алдарт хүн байгаа манай аав. Увс аймгийн Малчин сумын Баатар гэдэг. За ингэж одоо хөдөлмөрлөж Төв аймгийн Баян Чандуун нутагта амьдарж байгаа ах уу дээр ирсэн байна. Энэ шинэ хоршиг хөдөлгөөнд нэгдснээр 40 сая төгрөг аваад ингээд хэрэгтэй юм бүгдийг нь авсан байгаа өхөр малаа аваад. Тийм учраас яг авсан өхрөө энэ үйл яаж онд оруулах талаар нь арга хэмжээ аваад үйл өвс тэжээлээ сайн бэлдээд авчих юм бол ер нь өрөнд орно гэж бол байхгүй л дээ. Тэгээд одоо энэ өхрийнхээ гарч байгаа ашиг шимийг сүй сайтай өхөр авчих юм бол тэрүүгээрээ бараг жилдээ бараг эргүүлээд 40 сая төгрөгөө төлөх боломж ч байна ер нь. Боломж байна. Тий. Түүнээс тэр хийж байгаа аваад 40 сая төгрөг аваад хийж байгаа хүнээсээ шалтгаалах байх таа. Юу хийж юу бүтээж जैन тэрнээсээ шалтгаалах. Тэгээд яг сүү авахгүй газар бол яг өөр ч юм хийж болно. Өөрснөө бас яг цагаад гэж. Энэ үед энэ сүү авахгүй газар энэ мөнгөөр юу хийж болох вэ? Ашигтай юу байна? Тэрүүгээ бодож байгаа аятайхын юмд мөнгө зарцуулчвал яаж өнөөдөр энийгээр би орлого олно гэсэн тийм юм зарцуулчих юм бол өрөнд орохгүй л дээ. Заамар башсгсан сайдын энэ гаргасан юу бол шинэ оршиг хөдөлгөөн бол ер нь малчд иргэд ард иргэд бол хэрэгтэй юм байна ер нь. Тэ хөө бахта зээлийн хугацаа нуурт. Тийм учраас маш их хэрэгтэй юм байл гэж хэлье да. За энэ хүү бид Төв аймгийн Баян Чандуун сумаас энэ хүү сурвалжлага хүргэлээ.